хандж байгаа асуудал, аз жаргалтай тэр мөчүүдийг бүх зүйлүүдийг ээжтэйгээ хуваалцдаг. Олон улсын эмэгтэйчдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Өмнөговь аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгаалтын газраас үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Даланцадгад сумын ерхий боловсролын сургуулийн 7-оос 12 дугаар ангийн 200 эрэгтэй сурагчдыг ээжтэй нь өрсийнхаа төлөө ээжүүд уулзалт өдөрлөг сургалтанд хамрууллаа. Хөвгүүд ээжтэйгээ маш ойр сэтгэлэн нээлттэй хуваалцдаг. Гэвч өсвөр наснд хүрэх үедээ бие даах хүсэл нэмэгдэж том хүн болох мэдрэмжээс шалтгаалan ярилцах нь багасж эхэлдэг. Ялангуяа сэтгэл хөдлөлийн тухай ярихаас зайлсхийх хандлага ажиглагддаг. Энэ цаг үед ээжүүд илүү анхаарал хандуулж тэдэнтэй харилцаагаа дахин илүү нээлттэй болгож харилцан ярилцаж хүндлэл итгэлцлийг бат тогтоох хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Энэхүү өдөрлөгөөр ээж хөвгүүдэд нийтлэг тулгамддаг асуудлаар илтгэл тавьж ээж хөвгүүдтэй нээлттэй ярилцжээ. Хамгийн чухал ач холбогдол нь бол хөвгүүд ээжүүдийн хоорондын харилцааг ойлгох тий ээж ямар их үнцэнтэй хүн билээ ээж хүүхдүүдийнхээ хувьд ямар эрхэм нандин хүн билээ гэдгийг нь ойлгуулах түүнээс гадна хөвгүүд маань эргээд ээждээ ямар эрхэм хүндтэй хүн билээ гэдгийг нь ойлгуулж бие бидэд бахан ч гэсэн цаг хугацааг зарцуулах бие биенээ ойлгох мэдрэх хүндлэх тэр боломжийг нь олгож өгж байгаагаар бас чухал юм ач холбогдолтой харах хэмжээ байгаа. Тэгээ өнөөдөр ингээ харахад ээжтэйгээ явж байгаа хүүд нар аягүй хөөрхөн байна. Бүгдийг хараад сэтгэлийн хөдлөлөө. Тэгээ бидний жоохон бахад ийм үйл явдал тохиолддог байсан бол их гоё байх байлаа. Тэгээд сая хүүтэйгээ өдөөс хард сууж байгаа нүдэг хараад ингээд ярьсан чи хүмүүс их зөөлхөө уйлж гин нүлмэс гарж гин тэгээд ярилцахад их таатай байлаа. Ер нь гоё сургалттай. Тэгээд ийм сургалтуудыг ер нь баяраарч биш ойр ойрхон хүүтнэртэй ингээд суулгаж ивэл их зүгээр юм уу? Нийгмийн олон талдаа харилцаанд нийтлэг бий болж байдаг зүйл бол эр хүн ойлгох ёсгүй эсвэл хатуужилтай альвааг дэвчих ёстой гэх хэвшимл ойлголт байдаг нь хөвгүүд нээлттэй ярилцаж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар дутмаг болж өсөж байгаа гэсэн судалгаа байдаг. Тиймээс ээжүүд хөвгүүдтэй хит шүүмжлэхгүй их зааварлахгүй харилцан ярилцаж хамтдаа асуудлыг шийдвэрлэх зэрэгээр эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал юм. Олон улсын судалгаагаар гэр бүлийн харилцаа хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй орчны талаар нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэг ЮНИСЕФ эцгийн дэмжлэг ойлголцол нь хүүхдийн өөртөө идэх итгэл болон сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг онцолжээ. Тухайн арга хэмжээнд оролцоход бол маш их сайхан байна. Ер нь хүүгээ одоо юм том болоод 90 цент хүрээд одоо ингээд 16-7 нас хүртэл нь бас хоёулаа яг ингэж явж байгаагүй юм байна. Одоо ингээд түрүүнд бас битээр хамт хоолнд орлоо. Тэгээд ирээдүйдээ ямар мэргэжилтэй болох вүлээ, яах вүлээ бас нэлээ ярилцлаа. Тэгээд бас нэг өдөр бас хүүгээ харах ажлаасаа хөндөрөөд тий албан ажлынхаа ширээг орхиод өнөөдөр хүүтэйгээ хамт ингэж бас хоолнд орох, ийм сайхан үйл ажиллагаанд орох энэ боломжийг бас олгож өгж байгаа хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газрынхаа хамт олонд бас баярлалаа. Ээж болон хүүхдүүдийн хоорондын харилцааг сайжруулах, илүү дотн болох гэсэн стратеги гэж ойлгож авсан. Тэгээд одоо манай үеийнхэн ерөнхийдөө бол одоо гэр бүлийнхэн ээжтэйгээ нэг тийм маш ойр дотн харилцаа ер нь бол болцсон. Найзуудтайгаа илүү ойлголцож байгаа. Тэгээд ер нь яаж ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ илүү сайн ойлцох вэ? Гэр бүлтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх. Тэгээд одоо байнга ярилцах, ядаж оройдоо хамт суугаа хоолоо идчих гэсэн тиймэрхүү гэр бүлийнхэнтэйгээ илүү сайн ойлцох гэж бодож байна. Хөвгүүдийн ирээдүйн харилцаа нийгэмшилд ээжүүдийн оролцоо чухал. Ирээдүйд өөрийгөө үнэлэг үнэлэмж, сэтгэл хөдлөлийн боловсруулах, хайр дурлал, гэр бүлийн харилцааны хэв маягт хүчтэй нөлөөлдөг. Ээжтэйгээ ойр дотн харилцаж нээлттэй ярилцдаг хөвгүүд том болоод эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх, хайр халамжийг хэрхэн илэрхийлэх, маргааныг хэрхэн зохицуулах гэсэн ирээдүйн зам төлөвийн суурь маш сайн хөгжсөн байдаг. Мөн сэтгэл хөдлөл уур бухимдлыг зөв илэрхийлэхэд чиглүүлэх, эмзэг байдлыг буруу зүйлш гэдгийг ойлгуулан хүүгээ хайрлах хязгаарыг тогтоож, бие даалтыг дэмжиж өгснөөр өөртөө итгэлтэй зөв иргэн сайн хүү, ирээдүйн сайн аавыг ээж та бэлдэж төлөвшүүлж чадсан гэсэн үг.